Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга магнаа өнгөрсөн 7 хоног таксины километр тутмын үн 1000 төгрөг болно гэсэн мэдээлэл гаргаж олон хүний гайхширлыг барсан. Үн нэмэх болсон шалтгаанаа хувийн таксиг зах зээлээс гаргаж 2008 онд батлагдсан бүхэй тээврийн стандартад нийцэн таксины үйлчилгээтэй болно гэсэн юм а. Тэгвэл энэ тайлбар хэр үндэслэлтэй вэ? Нийслэлийн хэмжээнд 16 аж ахуйн нэгж байгууллагын 710 автомашин такси үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Магнаа даргын гаргасан шийдвэрийн дагуу бол сая гаруй иргэнтэй Улаанбаатар хотод 700 гаруйхан такси үйлчилгээнд явж хөлсний унаа нүднийг юм болох бололтой. Улаанбаатар хотын иргэдийн 50 хүрэхгүй хувь нь хувьтай машинтай гэсэн судалгаа гарсан. Үлдсэн хэсэг нь нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг. Мөн 8 сарын 15-наас 8 сарын 21-ний хооронд төрийн байгууллагын хамтарсан шалгалтыг такси үйлчилгээний байгууллагуудад хийжээ. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар нийслэлийн тээврийн газрын мэрэгчлэнээс тодрууллаа. Бид сая 8 сарын 15-наас 21-ний хооронд нийслэлийн тээврийн газар, нийслэлийн замын цагдаагийн газар, мэрэгжлийн хяналтын газрын 3 газрын дарга нарын баталсан өдөр тутмын хамтарсан шалгалт хийсэн. Манайд бүртгүүлэлт 16 аж ахуйн нэгжийн 710 тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс сая шалгалтанд 11 аж ахуйн нэгжийн 598 тээврийн хэрэгсэл шалгалтанд хамрагдсан. Гэхдээ энэ үн нэмэх асуудал бол яригдж байна л да. Яригдж байна. Гэхдээ бид нар бол яг дээд хязгаар 1000-аар тогтоё. Аж ахуйн нэгжүүд одоо зах зээлийн хөрслөөнөөр өөрсдөө одоо 800 явна уу 700 явна уу тий. Өөрсдийнхөө сурчлаа тийм юу тогтоё гэсэн зорилготой байсан юм. Тий. Хэрвээ энэ шаардлагыг хангаагүй бид нар тийм одоо шинжилсэн гэрээ тий тэр үн тарифын өөрчлөлт оруулахгүй хэрвээ шаардлага хангахгүй. Магнаа даргын мэдээллийн дараагаас хувийн таксинууд одоорч километр тутамдаа 1000 төгрөг болсон сурагтай. Учрыг лавсан зорчигчид магнаа даргын хэлснийг сонсоогүй юм уу гэж томордог гэсэн. Хувийн таксинуудыг хазаарлах зорилготой үнэ нэмэх саналыг магнаа дарга гаргасан боловч эсвэргээрээ зах зээлээ шахаж гарах гэсэн хувийн таксинуудын жолооч нарын даврах нэг шалтгаан болсон бололтой. Нэг их удалгүй магнаа дарга буруу шийдвэр гаргаснаа ухаарч хэвлэлийн хурал зарлаж цаг үеэ олоогүй шийдвэр гаргасныхаа төлөө ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйсан юм а. Ингээд хэдхэн хоногийн дотор нийгэм чуугаан тарьсан асуудал нэг тийш шийдэгдэж таксинууд хуучин тарифаараа буюу километрын 600 төгрөгөөр үйлчлэхээр боллоо.